Анхаараарай. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Удам сайхан Монголдо уудхийн завгүй хэмэрлэг улаан цагаан цэнхрүүдийг шимтэн таардаг. Улирал дуусгаснаа нь унтах сэрхэхгүй зүтгдэг улаан манаатуудынхаа энэ шөнийн амар амгалан гэрья. Зэсэн байцгаана уу хөл бөмбөгийн шимтэн үзэгч та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээр 2026 оны дэлхийн аваргын 6 сарын 25-наас 6 сарын 28-ны хооронд болсон нийт 24 тоглолтын хооронд бүх багууд хэсгийн тоглолтуудаа дуусгасан байгаа. Энэхүү тоглолтуудын топ 10 тоглолтын тоймыг хүргье. 10 дугаар байранд Йордан болон Аргентин улс. Аргентины шгшээ баг Йорданы 3-1 харьцаатайгаар хожид хэсгийн шатны 100% амжилттайгаар өндөрлүүллээ. Групп Ж хэсгийн дэлхийн аварга Аргентины шгшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дебют баг болох Йорданы 3-1 харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү тоглолтод Америк нэгдсэн улсын Техас мужийн Даллас хотын Даллас цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Өмнөх тоглолтод Австрийг хожиж шөвгийн 32-д эрхээ эдийн авчихсан байсан тул үндсэн бүрэлдэхүүнээс 9 тоглогчийг амрааж мөн Лионел Мессиг сэлгээнд суулгасан байв. Энэхүү 3 ожилтой хэсгээ бүрдүүлсэн Аргентины шгшээ шүвгийн 32-д Капа Вердегийн багтай тоглохоор болсон. Йорданы шгшээ баг дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнийг үдэж байна. Тоглолтын 19 дэх минутанд Аргентины хагас хамгаалагч Giovanni Lichnowsky чөлөө цогцолтоос маш хоомсог гол оруулж багтаа тэргүүлэг авчирсан. Үүний дараа 31 дэх минутанд Аргентин торгуулийн цогцолт гүйцэтгэх эрх авч Лавтеро Мартинез амжилттай болгосноор 2-1 болгож эхний хагасыг өндөрлүүлв. 2 дугаар үе эхлээд Йорданы баг бууж өглөхөө зөрөгтэй довтол 55 дахь минутанд тэдний голоод Муси Алтамари хаалганы дээд болон хүчтэй цогцолт голдон 2-1 болгож хөгжөөн дэмжигчдийг баярлууллаа. Тоглолтын 60 дахь минутанд Аргентины амьд домог Лионел Месси сэргээгээр талбайд орж ирэн 80 дахь минутанд тэрээр өөрийн чөлөө цогцолтоос гайхалтай голдож тоглолтын эцсийн цэгийг 3-1 болгон тавилаа. Голоор Месси энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний 6 дахь голоо бүртгүүлж алтан шахаа өрсөлдөөний ганцаараа тэргүүлж эхэлснээс гадна дэлхийн аваргын 7 тоглолт дараалан голдсон хөл бөмбөгийн түүхэнд анхны тоглогч болж шинэ рекорд тогтоолоо. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Йордан 38%, Аргентин 62%, нийт цохилт Йордан 7, Аргентин 15, хаалга онцон цохилт Йордан 2, Аргентин 6. 9-р байранд Шотланд болон Бразил улс. Бразилийн шгшээ баг Шотландын 3-1 харьцаатайгаар бут нэргэж хэсгийн аваргаар тодорлоо. Групп С хэсгийн 5 удаагийн дэлхийн аварга Бразилийн шгшээ баг Шотландын багийг 3-1 харьцаатайгаар итгэл төгс буулган авлаа. Энэхүү тоглолтод Монголын цагаар 6 сарын 25-ны өглөөний 6 цагт Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Майами цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Энэхүү Бразилчууд 7 оноотойгоор хэсгээ тэргүүлэн шүвгийн 32 шалгарсан бол Шотландын шгшээ баг хасагдах нь тодорхой боллоо. Тоглолтын 1-р үе Суперод Vinicius Junior-ын тоглолтоор өрнсөн. Тоглолтын 7 дахь минут Шотландын хамгаалагч Scott McKennie алдааг ашиглан Vinicius Junior хаалгач гурж голын сэлхийг нээсэн. Үүнээс удалгүй тэрээр дахин нэг гол оруулсан ч VAR-аар хянаж Jack Hendry дээр алдаа гаргасан гэж үзэн цуцалсан. Гэвч 1-р үеийн нэмэлт цаг дээр Vinicius Junior мөргөж дубль хийснээр Бразил 2-1 харьцаатайгаар тэргүүлж эхэлсэн. 2 дугаар үеийн 60 дахь минутанд Матиас Кунья гол оруулаад тоглолтын эцсийн цэгийг 3-1 болгон тавьсан. Мөн тоглолтын 75 дахь минутанд Бразилийн амьд домог Неймар сэлгээгээр талбайд гарч ирсэн хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан үйл явдал боллоо. Тоглолтын статистик бөмбөг эзэмших Шотланд 46, Бразил 54%, нийт цохилт Шотланд 11, Бразил 21, хаалга онцон цохилт Шотланд 5, Бразил 8. 8 дугаар байранд Өмнөд Африк болон Өмнөд Солонгос улс. Өмнөд Африкийн шгшээ баг бүгд найрамдах Солонгос улсыг нийтийн харьцаатайгаар хожиж дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэнд анх удаа хасагдах шатанд шалгарлаа. Групп А хэсгийн шатны сүүлчийн тойргийн шийдвэрлэх түүхэн тоглолт өрнөж Өмнөд Африкийн шгшээ баг Солонгос улсын нийтийн харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү дүйлэнтэй тоглолт Монголын цагаар 6 сарын 25-ны өглөөний 9 цагт Мексик улсын Гваделфо хотын Монтеррей цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн. Тэмцээнийг таараа эхлүүлсэн ч ийхүү 4 оноотойгоор хэсгийнхаа 2 дугаар байрыг эзэлсэн Өмнөд Африкчууд дэлхийн аваргын түүхэнд анх удаа хасагдах шатанд шалгаар шүвгийн 32 Канадатай тоглохоор болсон. Харин 3 оноотой хэсгийн 3 дугаар байрт үлдсэн Солонгос улс хасагдах нь тодорхой боллоо. Тоглолтын эхний хагас Солонгосчууд талбайд бөмбөгийг бүрэн хяналтанд авч идэвхтэй довтлсон ч Өмнөд Африкийн нэгт хамгаалтыг сэтэлж аюултай цогцолт гүйцэтгэж чадахгүй байсаар эхний хагас тэг харьцаатайгаар өндөрлөлөө. 2 дугаар үеийн 63 дахь минутанд Өмнөд Африкийн залуу тоглолт Тепеле Меско зүүн хөлөөрөө гайхалтай голсноор багтаа түүхэн тэргүүлийг авчирлаа. Ингэснээр Өмнөд Африкийн шгшээ баг нийтийн харьцаатайгаар түүхийн ялтыг авч чадлаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Өмнөд Африк 31%, Өмнөд Солонгос 69%, нийт цохилт Өмнөд Африк 14, Өмнөд Солонгос 7. Хаалга онцон цохилт Өмнөд Африк 4, бүгд найрамдах Солонгос улс 2.
7 дугаар байранд Сенегал болон Ирак улс. Сенегалийн шгшээ баг Иракийг 5-1 харьцаатайгаар бут нэргэж хасагдах шатанд шалгарах найдвараа хадгалж үтлээ. Групп А хэсгийн шатны сүүлчийн тойргийн шийдвэрлэх тоглолт өрнөж Сенегалийн шгшээ баг Иракийн багийг 5-1 харьцаатайгаар голын бор оруулж булхаа авлаа. Энэхүү тоглолт Монголын цагаар 6 сарын 27-ны өөрийн 3 цагт Канада улсын Торонто хотын Торонтод сэнгэлт хүрээлэнд болж өнгөрлөө. Өмнөх хоёр тоглолтондоо Франц болон Норвеги хожигдоод байсан Сенегалчууд ийм том зөрүүтэй хоцсноор хэсгийнхаа 3 дугаар байрт бичгээс шилтгэх 3 дугаар байртай багуудын өсөлтөөр шүгийн 32 тоглох хэрэгээ албан ёсоор авлаа. Харин хэсгийн шатнд нэг шоноо авч чадлагүй Иракийн шгшээ баг дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд харамсалтайгаар өндөрлүүллээ. Тоглолт эхлээ ердөө 4 дахь минут Сенегалийн булангийн цогцолтоос Абдул Исек мөргөж бөмбөг Хабиб Диарид хүрч хаалханд орсноор тэд тэргүүлж эхэлсэн. Иракийн хувьд хамгийн өндөр цогцолт нь 13 дахь минутанд тохиосон бөгөөд тэдний хамгаалагч Ширээсэн Сулука Сенегалийн од Сауди Маныг аюултай довтлохооны үеэр унгааж вараар хянагдсны дараа шууд улаан утас авч талбайг чөлөөлсөн. Иракчууд хүн дутуу үлдсэн ч ихний агаас маш сайн хамгаалж эхний үе 1-1 харьцаатайгаар дууссан. 2 дугаар үеийн 56 дахь минутанд Исмаил Исаар ойрын зайнаас голдож харьцааг 2-1 болгов. Үүний дараа Папа Гүе 59 болон 71 дахь минутанд торгуулийн талбайн гаднаас маш хүчтэй цохилтуудаар дараалан голдож дубль хийсэн. Тоглолтын үндсэн цаг дуусахын өмнө Илман Индаяга гоёмсог гол оруулснаар Сенегалчууд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэнд 5 гол оруулсан Африкийн анхны баг бол шин түүх хүртээлээ. Тоглолтын статистик бөмбөг эзэмшиж Сенегал 69%, Ирак 31, нийт цохол Сенегал 30, Ирак 6, хаалга гонсон цохол Сенегал 12, Ирак 1. 6 дугаар байранд Морокко болон Хайти улс. Мороккогийн шгшээ баг Хайтиг 4-2 харьцаатайгаар хожиж шүгийн 32 шалгах эрхлээ албан ёсоор авлаа. Групп C хэсгийн шатны сүүлчийн тойргийн туйлын сонирхолтой 6 гол орсон драматай тоглолт өрнөж Мороккогийн шгшээ баг Хайтигийн багийг 4-2 харьцаатайгаар булхаа авлаа. Энэхүү гал гарсан тоглолт Монголын цагаар 6 сарын 25-ны өглөөний 6 цагт Америк нэгдсэн улсын Жоржиа мужийн Атланта хотын Mercedes-Benz сэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Ийхүү хэсгийн шатыг 7 оноотой өндөрлүүлсэн Мороккочууд Бразилийн ард голын зөрүүгээр хэсгийн 2 дугаар байраар шалгарч шүгийн 30-орт Нидерландыг тэргүүлсэн багтай тоглохоор боллоо. Харин хэсэгтээ нэг шоноо авч чадлагүй 3 хожигдсан Хайтигийн шгшээ баг тэмцээний албан ёсоор өндөрлүүллээ. Тоглолтын эхлэлийг хэдийнэ тэмцээнээс хасагтаад байсан ч Хайтичууд маш сөрмөг тавьж 10 дахь минутанд Лени Жозефийн цохилт Мороккогийн алгас Ясин Бунуугийн нуруунаас ойж хаалханд орсноор автогол орууллаа. Тэд дэлхийн аваргын шалгаруулалт тэмцээний түүхэнд 52 жилийн дараа анхны голоо бүртгүүллээ. Үүний дараа Морокко бөмбөгийг бүрэн хяналттай авч довтлосоор 39 минутанд багийн аглагч Ашраф Хакими хаалгачийн хаасан бөмбөгийг гүцэн голдож харьцааг тэнцвүүлсэн. Гэвч ердөө 4 минутын дараа Хайтигийн довтлогч байсан Исидор торгуулийн талбай гаднаас гайхалтай хүчтэй цохиж энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний хамгийн үзүүштэй голуудын нэгийг оруулж Хайти дахин тэргүүлжээ. Харин 1-р үеийн нэмэлт цагт Исмаил Сайбари голдож багууд 2-2 харьцаатайгаар эхний үе өндөрлөв. 2 дугаар үеийн 78 дахь минутанд булангийн цохилтоос зожсон бөмбөгийг Софиан Рахими зохиж голцсноор Морокко тоглолтод тэргүүлж эхэллээ. Тоглолт дуусах мөчид 20 настай залууд Гесэм Ясин хоосон алханд гол оруулсан бөгөөд вараар удаан хянсны эцэст голыг албан ёсоор тооцож тоглолтыг 4-2 харьцаатайгаар өндөрлөө. Тоглолтын статистик бөмбөг эзэмшилт Морокко 69%, Хайти 31, нийт цохилт Морокко 22, Хайти 9. Хаалга гонсон цохилт Морокко 10, Хайти 3. 5 дугаар байрны Шинэ Зеланд болон Бельги бас. Бельгийн шгшээ баг Шинэ Зеландыг 5-1 харьцаатайгаар бут нэргэж хэсгээ тэргүүлсэн. Групп G хэсгийн шатны сүүлчийн тойргийн шийдвэрлэх тоглолт өрнөж Бельгийн шгшээ баг Шинэ Зеландын багийг 5-1 харьцаатайгаар бут нэрглээ. Энэхүү тоглолт Канада улсын Ванкувер хотын BC Place сэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Энэхүү 5 оноотой болсон бельгичүүд голын зөрүүгээр EF-ийн дээр бичигдэж хэсгийнхаа 1-р байраар шүгийн 32 шалгарсан бол нэг ч хожил авч чадаагүй Шинэ Зеландын шгшээ баг тэмцээнээс албан ёсоор хасагдлаа. Тоглолтын 1-р үеэс Бельгиг давамгайлж 28 дахь минутанд булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Леандро Троссард ойрын зайнаас хаалган чиглүүлж голын сэлхийг нээсэн ба эхний үе 1-1 харьцаатайгаар өндөрлсөн. 2 дугаар үе эхлээд Бельгийн довтлогоо улам эрчимжид 50 дахь минутанд Леандро Троссард ойсон бөмбөгийг гүйцэн цохиж дубль хийсэн. Үүний дараа 66 дахь минутанд багийн аглагч Кевин Де Бруйне торгуулийн талбайн гаднаас гайхалтай гол оруулж 3-1 болгов. Шинэ Зеланд баг бууж өглөө довтлосоор 84 дахь минутанд Эжих Жаст хүчтэй цохилтоор 1 гол хариулсан ч Бельгичүүд 86 дахь минутанд талбайд орж ирсэн Ромело Лукаку анхны үрэлтээрээ мөргөж голдсон бол шүүгчийн нэмэлт цагт Алексис Салемакерс холын цохилтоор тоглолтын эцсийн цэгийг 5-1 болгон тавилаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Шинэ Зеланд 45%, Бельги 55%. Нийт цохилт Шинэ Зеланд 6, Бельги 33. Хаалганд олсон цохилт Шинэ Зеланд 2, Бельги 10.
Дөрөвдүгээр байранд Эквадор болон Герман улс. Эквадорын шигшээ баг Германы 2-1 харьцаатайгаар дүүлэн тавьж шүвгийн 32 шатнд шалгах хэрэгээ албан ёсоор авлаа. Группийн эсгийн сүүлчийн тойргийн хамгийн шуугиантай түүхэн тоглолтууд дөрнөж Эквадорын шигшээ баг 4 удаагийн дэлхийн аварга Германы хүчирхэг багийг 2-1 харьцаатайгаар буулган авлаа. Энэхүү тоглолт нь Америкийн нэгдсэн улсын Нью Жерси мужийн MetLife сэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Хэдийгээр германчууд өмнөх хоёр тоглолтондоо хожиж хэсгээсээ 1-р байраар гарах эрх хэдийнэ баталгаажуулаад байсан ч энэ хожиглолт тэдний хувьд хүн цогт болсон бөгөөд Эквадорын баг 4 оноотойгоор шилдэг 3-р байрын үзүүлэлтээр хасагдах шатнд шалгарлаа. Тоглолт эхлээ ердөө 2 дахь минутанд Ерес Сане гол оруулалт тоглолтын маш хурдан эргүүлсэн. Гэвч 9 дахь минутанд Эквадорын залуу агс хамгаалагч Нельсон Ангуло торгуулийн талбайн гаднаас алсын хүчтэй цогж харьцааг 1-1 болгон тэнцвүүлж ихний агсыг өндөрлүүллээ. Хоёрдугаар үеийнхэнд Германы баг торгуулийн цохилт заасан ч вараар хинцсэний Сане төрүүлж алдаа гаргасан гэж үзэн шийдвэрээ цуцалсан. Тоглолтын үе заяаг шийдсэн шийдвэрлэх гол 77 дахь минутанд орсон бөгөөс сэлгээгээр орж ирсэн Кевин Родригес мөргөж дамжуулсан бөмбөгийг хаалгач Мануэл Ньюрийн гарнаас өрсөн Кансело Плата хаалганд оруулснаар багта 2-1-ийн түүхэн ялтыг авчирч сэнгэлт хүрээлэн бүхэлд нь дөргиөлөө. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Эквадор 39%, Герман 61, нийт цохилт Эквадор 8, Герман 11, хаалга онцон цохилт Эквадор 3, Герман 3. 3-р байранд Алжир болон Австри улс. Алжир болон Австрийн шигшээ багууд 3-3 харьцаатайгаар тэнцэж дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний түүхэнд хамгийн галзуу тоглолтуудын нэгийг төлөвлүүлээ. Групп Ж эсгийн сүүлчийн тойргийн шийдвэрлэх тулгаа өрнөж Алжир болон Австрийн шигшээ багууд 3-3 харьцаатайгаар тэнцлээ. Энэхүү түүхэн тоглолт Монголын цагаар 6 сарын 28-ны өглөөний 10 цагт Америк нэгдсэн улсын Канзас хотын Канзас Сити сэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Тоглолтын өмнө хоёр баг тэнцэгтэл цааш шалгарах боломжтой байсан бөгөөд энэхүү үр дүнгээр Аргентины араас Австри хэсгийн 2-р байраар Алжир шилдэг 3-р байраар хоёулаа шүвгийн 32 шалгарлаа. Австрич шууд шүвгийн 32-т Испантай, харин Алжир Швейцарын багтай тоглохоор боллоо. Тоглолтын 28 дахь минутанд Австрийн тоглогч Марке Ортинович голцсноор Австри тэргүүлж эхэлсэн. Алжирчууд буулж өгүүлгээд довтлосоор 1-р үеийн төгсгөлд Рафик Белгагийн хүчтэй цогж тоглолтын харьцааг 1-1 болгон тэнцвүүллээ. 2-р үеийн тоглолтын хэмнэл улам ширүүсэж 54 дахь минутанд Марсель Забицер голдож Австрийг дахин тэргүүлсэн. Үүнээс ердөө 6 минутын дараа Алжирийн ахлагч Риад Махрец хоосоо алханд хэлбархан чиглүүлж харьцааг 2-2 болгож дахин тэнцвүүлв. Тоглолтын үндсэн цаг дуус шүүгчийн нэмэлт цагт Риад Махрец голдон Алжирийг 3-2 харьцаатайгаар анх удаа тэргүүлүүлж Австрийг тэмцээнд хасагдах ирмэд авчирсан ч тоглогч Саша Гладвач ердээр нэмэгт 6 минутанд мөргөж голцсноор тоглолтыг 3-3 болгон Австрийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний гайхамшигтайгаар аварч үлдлээ. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Алжир 60, Австри 40%, нийт цохилт Алжир 11, Австри 11, хаалга онцон цохилт Алжир 5, Австри 4. 2-р байранд Норвеги болон Франц улс. Францын шигшээ баг Норвегийг 4-1 харьцаатайгаар хэлбархан буулгаж авч хэсгээ итгэл төгс тэргүүллээ. Групп А хэсгийн сүүлчийн тойргийн шийдвэрлэх тоглолт өрнөж тэмцээний гол фаворитуудын нэг Францын шигшээ баг Норвегийн багийг 4-1 харьцаатайгаар бүхнэрглээ. Энэхүү тоглолт Монголын цагаар 6 сарын 27-ны өөрийн 3 цагт Америк нэгдсэн улсын Бостон хотын Бостон сэнгэлт хүрээлэнд болж өнгөрсөн. Өмнөх хоёр тоглолтод хоцсон хоёр багийн хэдийнэ шүвгийн 32 эрхийг авчихсан байсан тул Норвеги үндсэн бүрэлдэхүүнээсээ амрааж сэлгээний багийг гаргасан тэдний тактикийн хамгийн том сул тал боллоо. Энэхүү 3 ажилтай хэсгээ тэргүүлсэн Франц шүвгийн 32 Шведийн багтай. Харин хэсгээсээ 2-оор шалгарсан Норвегийн баг зааны ясын эрэхтэй тоглохоор боллоо. Тоглолтын 1-р үед Усман Дембелегийн гайхалтай шоудаар өрнсөн бөгөөд тэрээр дэлхийн аваргад хэтрик хийж түүхтэлээ. Тоглолтын 7 дахь минутанд Усман Дембеле хаалганы доод болон цохиж голын сэлхийг нээсэн. 20 дахь минутанд тэрээр алсын хүчтэй цохилтоор дахин голдож дубль хийсэн бөгөөд Норвеги залуучууд бууж өгүүлгүй довтолж ердөө 1 минутын дараа Тело Аскарт голдож 2-1 болгон ойртуулаа. Гэвч тоглолтын 32 дахь минутанд Усман Дембеле торгуулийн талбайн гаднаас гайхалтай гол оруулж хэтрик үүсгэснээр эхний агас 3-1-ээр өндөрлөв. Тоглолтын 2 дугаар үед 49 дахь минутанд Норвегийн баг тоглолтын харьцааг ойртуулах алтан боломж олдож торгуулийн цохилт гүйцэтгэх хэрэг авсан ч Франц хаалгач Майк Маньян хэлбэрхаач аюултыг холдууллаа. Тоглолтын үндсэн цаг дуус шүүгчийн нэмэлт цагт залуу Дизер Дүвэ мөргөж голцсноор тоглолтын эцсийн цэгийг 4-1 болгон тавьсан. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Норвеги 43%, Франц 57%, нийт цохилт Норвеги 10, Франц 19, хаалга онсон цохилт Норвеги 5, Франц 10. 1-р байранд Турк болон Америк улс. Туркийн шигшээ баг Америкийн нэгдсэн улсыг 3-2 харьцаатайгаар буулган авч дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний ялалтаар өндөрлүүллээ. Групп Д хэсгийн сүүлчийн тоглолт драмаар
Дүүрэн тоглолт өрнөж Туркийн шгшээ баг талбай эзэн Америкийн нэгдсэн улсын багийг 3-2 харьцаатайгаар эцсийн мөчөд буулга авлаа. Энэхүү галга гарсан тоглолт Монголын цагаар 6 сарын 26-ны өглөөний 10 цагт Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хотын Лос Анжелес цэнгэлт хүрээлэн болж өнгөрсөн. Өмнөх хоёр тоглолтонд хожигдож хэсгээсээ хасагдах нь тодорхой болоод байсан Туркчууд ийхүү нэр төрийн анхны ожлоо авсан бол эдийн 6 оноотой хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон Америкийн нэгдсэн улс шгшээгийн үндсэн бүрэлдэхүүний бүхэлд амрааж сэлгээний тоглогчдоо гаргасан тэднийг тун таараа үр дүнд хүрэглээ. Тоглолт эхлээд ердөө 3 дахь минутад Америкийн нэгдсэн улсын булангийн цохилтоос ирсэн бөмбөгийн хамгаалагч Ястин Трасти мөрөгч голд нь талбай эзэд маш хурдан тэргүүлсэн. Гэвч Туркчууд маш хурдан хариу барьж 10 дахь минутанд залуу Дартыг гүйлэр гоёмсог голж харьцааг тэнцвүүлсэн. Үүнээс хойш Туркийн баг довтлогоогоо идэвхжүүлсээр 31-р минутанд Бариш Алмер Илмец гол оруулж Турки эхний агас 2-1-ээр тэргүүллээ. Хоёрдугаар үеийн удаагүй байхад Америкийн нэгдсэн улсын хамгаалагч Себастьян Берхалтер торгуулийн талбай гаднаас хүчтэй цохид тооны харьцааг 2-2 болгож тэнцвүүлсэн. Тоглолтын үндсэн цаг дуус шүүгчийн нэмэгдсэн цагийн сүүлчийн секундэд хамгаалагч Кайн Айхен Америкийн нэгдсэн улсын хаалганд хожлын голыг оруулснаар Туркийн шгшээ баг 3-2 харьцаатайгаар түүхэн ял байгууллаа. Тоглолтын статистик бөмбөг эзэмшил Турк 47%, Америкийн нэгдсэн улс 53%, нийт цогт Турк 10, Америкийн нэгдсэн улс 19. Хаалга онцон цогт Турк 4, Америк 7. Та бүхэндээ сүүлийн өдрүүд болсон 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний топ 10 тоглолтын тоймыг хүргэлээ. Хэрвээ танд манай бичлэг таалагдсан бол subscribe болон лайк тавьчих дараарай. Мөн эдгээр тоглолтоос танд хамгийн их таалагдсан тоглолтоо комент хэсэгт бичүүлдээгээрэй. Ингээд дараагийн сонирхолтой бичлэгээрээ уулзцгаая. Сайхан амраарай.